Дэмжээгүй байр суурь илэрхийлж үг хэлнэ. За нэр өгсөн дарааллын дагуу хууль санаачлагч үг гэлэхгүй үстэй. Дээр тийм дэг байгаа лөө. За аюу шарын зай гişүү. Нэгдүгээр микрофон. Дараад нь Сархадын Зулфгаар гişүү. За, хууль санаачлагчийн хувьд бас гишүүдэд дэмжиж өгөхийг хүсэж урайлж бас үг хэлэх цаг авсан юм а. Намайг 2020 онд сайдаар томилогдож байхад яг энэ хуулийн төсөл бас яригдж байсан. Тэгээд тэр цагаас хойш өдий 6 жил өнгөрсөн байна. Хуулийн төслийг засгийн газар руу санал авахаар бүр жилийн өмнө бас явуулж исэн. Тэгээд 2025 оны 9 сард л бас засгийн газрын зүгээс саналаа өгөхдөө тооцоолыг бас дутуу юм уу буруу харж тухайн үеийн тооцоолыг бид нар бас зассан байгаа. Ямар нэгэн оронтой нэмэхгүй хуулийн төсөлд Наранбаяр гишүүний хэлсэнчлэн ямар нэгэн асуугаад байсан шүү дээ. Ийм зардал байна гэж. Хуулийн төсөл дээр ямар ч мөнгөтэй холбоотой үг өгүүлбэр байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бас гишүүд маань санаа зовлтгүй бид яг нийгмийн ажил гэдгийг яг ажил мэргэжлийнх нь хувьд бас онцолж ийм хуулийг оруулж байгаамаа. Монгол улсад ажил мэргэжлийг үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлт гэсэн ийм хүрээгээр нь тодорхойлдог. Манай улсад 4229 ажил мэргэжил бүртгэлтэй байдаг. За 65 их сургуульд 2300 хөтөлбөрөөр дамжуулж сургалтуудыг явуулдаг. Тэгээд эдгээрийн яг нэг нь бол яг нийгмийн ажилтны мэргэжил байдаг юм а. Тэгэхээр шүдний эмнэлэгт очиод эмч байхгүйгээр өөр мэргэжлийн хүн таныг үзүүл яах вэ? Өмгөөлөгчдөр очиод хуульчаар сураагүй өмгөөллийн ирэхгүй байвал яах вэ гэдэгтээ нэгэн адил нийгмийн ажил үйлчилгээг бол яг нийгмийн мэргэжлийн хүн өнгө нь үзүүлэх юм бол яг цогц сайн үйлчилгээ авах юм а. Монгол улсад ер нь бол 1.3 сая хүүхэдтэй, за хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 14-15 орчим мянган хүүхэд байгаа. 108 утасны дуудлагын төвд бол 2024 оны хувьд 101 мянган дуудлага ирсэн. Хүчирхийлэлд өртсөн 16 мянган хүүхэд, шуурхай тусламжийн үйлчилгээнд 36 мянган хүүхэд, за хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээнд 17 мянга, за асрамжийн төвд 895 хүүхэд, төр хамгаалах байраар үйлчлүүлсэн 2289 хүүхэд, хараа хяналтгүй 240 хүүхэд, хөдөлмөр эрхэлж байгаа 430 хүүхэд, унаач хүүхэд 16 мянган хүүхэд яг Монгол улсад 24 оны тоо мэдээлэл байгаа юм. За энэ унаач хүүхэд гэдэгтэй холбоотойгоор ер нь бол дээд шүүхийн шийдвэрээр 2019 онд хаврын уралдааныг бас хорьсон байдаг. Тэг үндсэн хуулиараа дээд шүүхийн шийдвэр ч эцсих байдаг үсттэй. Дээд шүүхийн шийдвэрийг хүн болгон мөрдөх ёстой байдаг үсттэй. Энд ердөөсөө хаврын уралдааныг баасан жаргал эсэргүүцээд байгаа юм асуудал огт биш. Энэ дээр бол бид нар бас дээд шүүхийн шийдвэр гарсан л бол дээд шүүхийн шийдвэрийг ямар ч асуудлаар бид нар биелүүлдэг байх ёстой гэдгийг эргээд энэ үндсэн хуулиас санах ёстой. За ахмад насны тоо 406 мянган ахмад настан байна. Нийт хүн амын 12 орчим хувийг эзэлж байгаа. Ганц бие ахмад настан 40 орчим мянга. Хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган ахмад настан. Ахмад наснуудын 85.5% нь нэг болон түүнээс дээш төрлийн өвчнөр өвдсөн. Эмийн хөнгөлөлт, эрүүл мэндийн үзлэг, сэтгэл зүйн дэмжлэгт төдийлөн бүрэн дүүрэн хамрагдаж чаддаггүй. За хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган хүн байгаа. За нийгмийн халамжийн үйлчилгээнд тэгвэл 2024 онд 2 сая 700 мянган хүн хамрагдсан байгаа. За эдгээрийн 73% нь их хүүхэд, за 26% нь бол ахмад насцсан. Олон нийтийн оролцоонд түшгэлсэн халамжийн үйлчилгээ ч гэсэн гэж байдаг. Асрамжийн төвүүдэр ч гэсэн хүмүүс үйлчлүүлдэг. Эдгээр бүхий л үйлчилгээнд бид нийгмийн ажилтнуудаар дамжуулаад нийгмийн эмзэг бүлэг болон яг энэ хэрэгцээ шаардлагатай төрийн энэ халамж үйлчилгээ хэрэгцээ шаардлагатай байгаа 7 салбарт бол нийгмийн ажилтнууд ажилладаг. Тэгэхээр боловсролын салбарт ч гэсэн сургуулиудад бид нар нийгмийн ажилтны За баярлалаа. За зочин танилцуулан